подкаст ирчихгүй л гайг. Асамцхан автомат харилцтай. Энэ 7 өдрийн newsletter подкастнда тавтамаар л. За энэ 7 өдрийн бит хоёртой бид нэр яг симуляцид амьдарч байгаа юу? Салингийн боол гэж юм бэ гэсэн сэдвүүрэнд ярилцсан. Миний эхний асуулт болохоор одоо Andrew Tate гэдэг нэг ирхэн байгаа шүү дээ. Маш алдартай болсон коронавигийн үеэр. Тэрний хэлж байгаагаар бид нарт нэг симуляц нэг матрикс дотор амьдарч байгаа. Матрикс гэдэг мэдээж алдартай кино байдаг тийм. Яг амьдралтай адилхан тоглоом дотор байгаа юм шиг. Тэгвэл яг энэ матрикс гэдгээрээ дамжуулаад яг юу гэж хэлэх гээд байгаа вэ? Яг тэр кинон дотор ярьж байгаа юм бол биш. Тэгтээ цаагаараа бидний амьдралын хэв маягийг томоохон нөлөөлдөг хүмүүс байгаа. Тэ? Одоо бид нэр яг өөрийнхөө хүснээрээ амьдрмаагаа хэрнээ биднийг маш хүчтэй тэ нөлөөлдөг, удирддаг, манипуляц хийдэг хүмүүс байгаа. Тэднээс холдоо тэ тархиа бити угаалгах гэсэн ураатай ярьдаг. Тэр бидний амьдралд нөлөөлж хүмүүс нь хэн байж болох уус төрч магадгүй. Яг нэг цаанаа нэг зохион байгуулалттай нэг Bill Gates ч юм уу ганц нэг хүн суугаад бидний амьдралыг нөлөөлөхгүй байгаа. Тэр нь ойлгомжтой. Гэхдээ зүгээр нэг хүмүүсийн нийтлэг эрх ашиг ерөнхийдөө боловсролын систем жишээлбэл өөрчлөлмөр байгаа юм бол маш том систем. Тэрийг тэр чигтээ өөрчлөнө гэдэг чинь амар хэцүү байхгүй юу? Нэгдүгээр анги цэцэрлэг гих мэдчихнэ. Бага багшнууд бүгдийг өөрчлөх ёстой, сургуулийн хөтөлбөрийг өөрчлөх ёстой, их сургуулийн хөтөлбөрийг өөрчлөх ёстой гих мэдчихлэн. Тэрийг ер нь бол нэг улс төрлөө орж байгаа хүмүүс нугасаа өөрчлөх хүсэл алга, тий? Тэгээ өөрчлөх чадвар ч гэсэн алга. Тэр үнцгээс ярьж байгаа. Банк санхүүгийн байгууллага бас яг адилхан. Тэгээ эндээ нийтийн соёл болцсон юмыг бас одоо өөрчлөн гэсэн юм айгүй хэцүү. Жишээлбэл ихэвчлэн хүмүүс бага наснаас сургуульд явж байхдаа өөр хүүхдүүдийг атаархдаг. Тийм одоо царамуудаа бүдүүн эмхтэй, царайлаг эмхтэйгийг атаарх нь намхан тий царайлаг царамуудаа эрэхтэй өндөр царайлаг хүнийг эрэхтэй хүүхдийг атаарх нь ээж аав нь гой машинаараа тосч авдаг, гой төрс өдрийн юутай одоо чи бас тийм байсан байгаах тий дүнгиж сая сургууль дотор төгсөж байгаа юм чинь жоохон атаархал үүсэж байгаа шүү дээ. Тэгээд тийм үлэн үсээд тэгээд том болоод ирэхээр анхны цалингаараа юу авах уу? За тэгээд бас дахиад нөгөө ажлын байр дээр ороод нэг хүн илүү гой машинтай, нэг хүн илүү гой гэртэй, нэг хүн илүү гой лагерын байштай гэх мэтчлэн тэгээд тэр тоглоом маань ингээ өргөжсөөр л агаал бид нэр санаандгүй юу ч анзаарахгүйгаараа өөр хүн зохиосон юм шиг тоглоом руу орчиж байгаа. Тэ. Тиймэрхүү юм ярьж байгаа тэр Andrew Tate. Тэ. Тэгэхээр таны хэлж байгаагаар өөр хүн зохиоггүй бидний шунлаас болж эсвэл тэр бидний өсгөлнгөөс болж бид нар яг нэг юм зохиолтой тоглоомд амьдраад байгаа юм шиг явж байна. Энэ дээр нэг баримтат кино тайлбар бүгд нь санал болгоо англитэй юм бол монголоор орчуулагдсан байгаа мó сабтайтлтай байгаа мó би гэсэн мэдэхгүй байна. Гэхдээ Edward Bernays гэсэн хүн байсан. Тэр ямар хүн юм бэ гэх юм бол Sigmund Freud гэсэн сэтгэл зүйч байгаа шүү дээ. Одоо дэлхийн хамгийн алдартай сэтгэл зүйч. Тэрний nephew гэдэг чинь юу гэсэн үг вэ? Зэдүү тий. Тэр бол маш сайн массыг нөлөөлж чадсан. Жишээлбэл 120 жилийн өмнө 100-аас 120 жилийн өмнө эмэгтэй хүн ерөөхдөө тамхи татдаг байсан. Окей. Тэгээд тамхины компаниас ингээ харах юм бол зах зээлийн 50% бүтээгдэхүүнийг маань ашиглахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд Lucky Strike гэдэг компани маань Edward Bernays-ийг ажилд аваад тэгээд мань хүнд ямар даалгавар өгсөн бэ гэх юм бол хөөе эмэгтэйчүүд ерөөхдөө тамхи татах хэрэгтэй байна. Бид нэр ерөөхдөө борлуулалтаа огцом нэмэх боломж тэр харагдаж байна. За тэгээд Edward Bernays ерөөхдөө ажилдаа орсон. Тэгээд хэрхэн одоо энийг хийсэн бэ гэх юм бол хэд хэдэн алдартай эмэгтэйчүүд жүжигчин тий бүжигчин гэх мэт чинь одоо юм өөр эмэгтэй хүн тэр эмэгтэйчүүдийг атаархдаг хүмүүсийг олж авсан. Одоо өнөөдөр инфлюенсер гэж хэлж болно. Тий. Тэднийг хөлсөж аваад тэгээд нэг маш том ийм баяр зохиосон гэх юм одоо Нью-Йорк хотод. Тэгээд тэр баяр дотор ер нь бол тэр алдартай 30-40 эмэгтэйчүүдийг ингээд жигсаагаад алхуулсан. Тий. Тэгээд мэдээж хэвлэл мэдээллийнхэн дуудсан. Тэгээд PR яаж ажиллах мэдэн штэ. Тэгээд тэд нар цалин өгөөл яндаа мандаа өгөөл төсөв дотор оруулаад тэгэл тэр 40 хэдэн эмэгтэйчүүд гудамжаараа алхаж байхдаа юу исэн бэ гэх юм бол тамхи татчихсан. За тэгээд ер нь бол 100-120 жилийн өмнө 40-50 эмэгтэй гудамжаараа ингээ яваад тамхи татчихсан бол тэр маань айгу
бузар харагдчихсэн л та. Ямар муухай юм бэ? Эмэгтэй хүн тамхи татах ёсгүй мөсгүй гэж. Тэгээд баахан хэвлэл мэдээ сенсац болсон. Тэгээд эмэгтэйчүүдэд юу хэлдэрээ даалгавар өгсөн бэ гэх юм бол Edward Bernays тэр эмэгтэйчүүдэд юу гэж хэлсэн бэ гэх юм бол ямар нэгэн байдлаар та хэдийг хүмүүс шүүмжилж байгаа юм бол юу хийж байгаа юм бэ гэж асуух юм бол та нар бид нар юу тамхи татахгүй байгаа. Энэ бол бидний эрх чөлөөний тэмдэг. Тэ бид нар энүүгээр өөрийнхөө эрх мэдэл илэрхийлж байгаа. Бид нар одоо эмэгтэй хүн өөрийнхөө шийдвэрээ гаргана. Эрэгтэй хүний эсрэг тийм бид нар одоо гэрийн одоо цэвэрлэгч үйлчлэгч бишээ бид нар ерөөхдөө тийм одоо англиараа freedom torch эрх чөлөөний гал энэ биднийх тийм символ болгоод эмэгтэйчүүд тэрийгэ татаад эхэлсэн. За тэгсэн чинь нэг асуудал гарсан. Lucky Strike гэдэг компани тухайн үеийн тамхины хайрцаг ногоон өнгөтэй байсан. Окей тэгээд ядаргаатай юм нь эмэгтэйчүүд маань ногоон өнгө тухайн үед фэшн биш байсан. Тийм учраас эмэгтэйчүүд нөгөө цагаан хайрцагтай өрсөлдөгчийн тамхиг худалдаа авсан. Philip Morris гэдэг компани тамхиг дийлэх нь худалдаа авсан. За тэгсэн чинь тэр local маш олон эмэгтэйчүүд тэгээд араас нь яваад тамхи татчих эхэлсэн. Тэ? За тэгсэн чинь ногоон өнгөтэй тамхиг татаагүй. За тэгээд Edward Bernays дахиад хөлсөд аваад тэгээд мань хүн адилхан төвшний эмэгтэйчүүдийг авчираад тэгээд нэлээд төстэй үйл ажиллагаа явуулаад тэгээд нэг чагсаалт дүүрэн ногоон өнгөтэй эмэгтэйчүүд явуулсан. Тэгэл ногоон хувцастай, ногоон палаажтай, ногоон малгайтай гэх юм. Өмнө ерөөхдөө энийг хизээч өмсөхгүй гэсэн өнгийг маань өмсөө явуулаад тэгэл тэргүүрээ дамжуулаад тэгээ эмэгтэйчүүд бас юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэ одоо тий бидний сонгосон. Тий энэгээр бид нэр өөрийнхөө тий энэ бол энэ жилийн фэшн. Энэ бол cool тий энэ бол миний дотор ертөнцийг илэрхийлсэн үргэлж ногоон тий ирч хүч нанаа гэд тэгэл юу болсон бэ гэх юм бол тэр эмэгтэйчүүд нэгдүгээрт ногоон аяг фэшнд орсон. За тэгээд нэмээд Lucky Strike-ийн борлуулалт бас сайн явсан. Тэгээ ингээд тэр илүү гүнзгий ингээд яваад ухаад ах юм бол ер нь бол дээр үе заяа юм fashion гэсэн юм ерөөсөй байхгүй хүмүүс юутай байсан бэ гэх юм бол нэг 2-3 гэрийн хувцастай 2-3 ажлын хувцастай байсан. Тэгэл болоо. Тэгээ дандаа стандарт. Одоо чи 1920 оны бичлэг үзэх юм бол эрэгтэйчүүд бүгдээрээ адилхан, эмэгтэйчүүд нь ерөөхдөө бүгдээрээ адилхан хувцастай. Тэгэл ерөөхдөө H&M гэсэн Zara, Mara юм fast fashion ерөөсөй байхгүй. Хаврын загвар, өвлийн загвар, зуны загвар магвар гэсэн ерөөсөй байхгүй заяа. Тэгээ энийг маань ер нь бол Edward Bernays дахиад үүсгэн байгуулсан. Тэгээ юу хийсэн бэ гэх юм бол ерөөхдөө энэ өнгө одоо энэ жилдээ hot, ийм загвар энэ жилдээ гоё, энэ үсний засал энэ жилдээ гоё. Тэгэл ийм тренд маягаараа ийм үүсгэсэн. Тэгээ тэр fast fashion тэрнээс бас гарч ирсэн. Тэгээ загвар нь өөрчлөгдөд тэгээд эмэгтэйчүүд ерөөхдөө жил болгон нэг удаа хувцсны шкафн дотор байгаа хувцсныхаа 30% сольж ийна гэдэг чинь компаниудад аяг ашигтай байхгүй. Тэгээд ер нь бол ингээ харах юм бол тэр маркетинг гэж яг юу юм бэ, борлуулалт гэж яг юу юм бэ, манипуляц гэж яг юу юм бэ, psychology based борлуулалт гэж яг юу юм бэ, тэр Edward Bernays буюу улс төр пропаганда массыг ингээ нөлөөлөх юм харах юм бол ер нь бол цаана Matrix гэсэн юм байгаа. Гэхдээ яг одоо тэр киноны Matrix биш. Гэхдээ бидний далтуу ухамсарыг маш хүчтэй нөлөөлдөг газар маш их байгаа. Хүмүүс байгаа. Тэгээ цаанаа тэр хийж чаддаг хүмүүс байгаа. Тэ? Тэгээд тийм учраас ямар фэшн сонирхоод байгаа юм бэ? Энэ жил энэ хот юм байна. Энэ брендийг би араас явна гэх мэтчлэн ерөөдөө бүх юм ер нь бол цаанаа бодлоготой, стратегтэй, төсөвтэй тэгэл нэг маш ухаалаг хүн биднийг нөлөөлөл явж байгаа гэсэн. Та өмнө бас нөгөө сургуулийн талаар ярьсан шүү дээ. Хэдэн зуун жил сургууль огт өөрчлөгдөөгүй. Тэгвэл сургуулийн систем, боловсролын систем таны бодлоор ирээдүйд өөрчлөгдөх болов уу? Хурдан өөрчлөгдсөн. Ягаад гэх юм бол сургууль төгсөж байгаа хүүхдүүд ерөөхдөө бэлэн биш байгаа. Тэр нь бол илт ойлгомжтой. Ер нь бол хуваараа маш их юм сонирхоод үздэг, хичээдэг, өрмөц хоббитэй, спортыг ингээд маш удаан хугацаагаар хийсэн, олон удаа унсан, фейлдсэн, буцаагаад босч ирсэн хүүхдүүд ерөөхдөө юмд бэлэн байдаг. Гэхдээ одоо сургууль дотор ингээд шаарддаг скил юу юм бэ гэх юм бол давтан цээжлэн, чадахгүй бол хуулна. Тэгээ багшийн хүлээлтийг биелүүлнэ, анги дотроо өрмөц ингээ гарч ирэхгүй чимээгүй байна, суух ёстой гэх мэт чинь энэ чадварууд
амьдрал дээр яг чухал биш гэх юм уу тий. Суух чадвар мэдээж сонирхож байгаа ард нь гармаараа төсөл мөсөл юм уу хийж байгаа юм дээр маш чухал хэрнээ. Гэхдээ яг онц сурсан хүүхэд маань амьдрал дээр амжилтаа гарна гэсэн баталгаа ерөөсөн биш. Тий. Яг эсрэгээр дунд зэрэг сурсан хүүхдүүд явандаа онц сурсан хүүхдүүдийг ажилд авдаг гэсэн юм бол үнэн. Тий. Тэгээд хизээний цагт өөрчлөх байлгүй. Бид нэр ер нь сургуульд орсон цагаас ер нь жоохон байсан цагаас л энэ одоо матрикс гэж байгаа зүйл нь бол автаа тавьдаг юм байна шүү дээ. Тий, одоо сургууль сурах хэвээр дараа нь их сургууль, дараа нь ажилд орно гэх мэдчлэн ерөөхдөө энэ стандарт карьер одоо хаанаас гарч ирсэн бэ? Тий. Бөөмэд хэн нэг нь л тэрийг ингээ мөрдөл явж байгаа юм байна. За тэгээд дипломгүй юм булхан болон oh my god гэл харна. Чи юу чадах юм бэ гэсэн одоо жоохон өрчлөгдөд байна. Тий. Тэр нь улам өөрчлөгдөх хаа. Тийм. Гэхдээ яг 30-40 жилийн өмнө чи дипломгүй юм уу, сертификатгүй юм бол айгүй хэцүү байх байсан баха. Одоо харин жоохон өөрчлөгдөд байгаа. Тийм. Энэ систем одоо удахгүй өөрчлөгдөнө. Тэгээд энэ тэнд явж байгаа сургуулиуд бас нөгөө заадаг арга барилуудаа бас өөрчлөгдөөл явж байгаа. Яг гэх юм бол анхны сайн хийдэг сургуулийн төгсөгч маань шал өөр төгсөж байгаа. Тийм учраас бусад сургуулиуд одоо ингээд дөрөөгаал явж байгаа. Одоо сүлд сонсон миний хамтарч үүсгэн явуулсан томоожны альтернатив сургууль байгаа шүү дээ. Тэрний багш нарыг зөвлөх багш нар, каунселор, хүүхдүүдэд тулж ажиллах хүмүүс ерөөхдөө зах зээл дээр нэлээд эрэлттэй болж байгааг сонсож байгаа. Тэгээ энэ тэнд бусад сургуулиудаас ерөнхийдөө ажлын байрны саналууд ирж байгаа юм аа. Тэгээ ерөнхийдөө энэ өрсөлт, зах зээлийн өрсөлтөө багаар тэр өөрчлөлтүүдийг авчиж байгаа юм баг шүү. Тэгж харагдчихэ. Хүн матриксаас гарах боломжтой юу? Бусдын нөлөөлөлт тогтохгүй. Бусдын нөлөөллөөс гарч иж ерөөхдөө хүссэн амьдралтай болох хаа. Яагаад гэх юм бол дүнгийн сая би бас нэг хүнтэй мэтгэлцэн явсан. Тэр юуны тухай байсан бэ гэх юм бол эдэр хата чи дундаж жирийн Монгол хүн зөвлөгөө өгөөч. Окей, дундаж жирийн Монгол улсын иргэн 2-3-оор байртай, нэг машинтай, цалингийн зээлтэй, байрны зээлтэй, хэрэглээний зээлтэй. Сая төрөөс доош бэлэн мөнгөтэй. За, тэгээ би тэр хүнээс юу асуусан бэ гэх юм бол окей, миний хүсэл бол жирийн Монгол иргэнтэй ер нь ярилцмааргүй байна. Яг гэх юм бол тэр хэв маягнаас гарах хэвээр. Тэ. За тэгээд нэмээд тэр жирийн Монгол хүн маань юун дээрээ ингээд өөрийнхөө бас тавилгаа юун дээр шүүмжлэх юм бэ гэх юм бол надаа боломж надаа мөнгө байхгүй байна гэдэг ерөнхийдөө бүдүүлгээр хэлэхэд гоншгондог тий. За тийм. Тэгээд ягаад мөнгөний асуудалтай, орлогын асуудалтай юм бол яа чи жирийн Монгол хүн шиг явж байгаа учраас тий өөр үр дүн чамд ирэхгүй. Одоо яг адилхан заяа. Чи яг алтан дунджаараа сургуульд орно, алтан дунджаараа их сургуульд орно, алтан дунджаараа тий яг 9 цагт ирээд 6 цагт тараад явах юм бол яа чиний тавилан бол яг айгүй ойлгомжтой. Чи яг стандарт дунджаараа яваад 2 өрөө байртаа болно, машинтай болно, 2-3 зээлтэй болно. Тэгээ хүүхдүүдтэй магадгүй явандаа нэг байрны уршилгаа гаргаж болно. That's it баггүй. Тэр матриксын хэв маягаас гарах хэрэгтэй баггүй. Одоо орлогын асуудалтай хүн бол 7 хоногт 60 цаг ажиллахгүй байгаа юм бол тий бити надад орлогын асуудал яриа. Тий хэнийг надад боломж өгөхгүй байна гэх юм бол за тэгвэл нь шүү дээ. Чи залуу наснда хүүхд янз бүрийн ингээд чамаас зурладаг юм байхгүй юм бол чи тэгээд 7 хоногийн 60-70 цаг ажиллахгүй байгаа юм бол хөөе надтай бити юм нэрэ. Тэг яагаад вэ гэх юм бол чиний хүсэж байгаа юм тий угаасаа чам дээр хизээч ирэхгүй. Чиний хүсэж байгаа юм одоо хийж байгаа юм өөрчлөлөөд явандаа чам дээр ирнэ. Баггүй юу? Ерөөдөө тийм тэгээд 60-70 цаг ажиллаад орлого чинь нэмэгдээд юм сураад олон юм оролдож үзээд олон алдаа хийгээд тэгээд мөнгөний хөрөмтөлтэй болоод тэгээд би чамд амлаж чинь чи өөрийнхөө одоо ажиллаж байгаа компани дотроо 7 хоногийн 60 цаг 70 цаг ажиллах юм бол хэн нэгэн чамайг анзаарнаа. Тэ. За тэгэл ерөөдөө чи хөдөлмөрлөөд илүү харилцагч авчираад компаниуд томруулаад тэгээд араас чинь чи илүү их орлого авчирч байгаа компаниуд томруулж байгаа учраас тэр компани маань томроод алтан тушаал чинь дээшлэгдэнэ. Тэ. Тэгэл хинд өгөх юм бэ гэх юм бол мэдээч чамд өгнө шүү дээ. Тэр захирал маань компани эзэн тэр нэг биш юм бол ерөөдөө тэр өнцгөөс ерөөдөө мэтгэлцээд тэгээд ялахын цаашаа зүгээр өөрийнхөө үзэл бодлоо маш сайн илэрхийлсэн. Тэгээд тэнд сонсч ирсэн хүмүүс тэрийг зарим нь сайн хүлээж авсан, зарим мэдээч муу хүлээж авч байгаа. Тэгээд хэлсэн юм бол яаж чи зүгээр стандарт ажиллаж байгаа. Ягаан бол
яг жирийн Монгол хүн шиг явж байгаа юм бол чи яг тийм адилхан үр дүн тарилантай амьдрч дуснаа. Тэрнээс гармаар байгаа юм бол англиараа бас тэр үгийг хэлж ирсэн extraordinary. Extra юу юм бэ гэхэл нэмэлт. Тэгээ ordinary юу юм бэ гэх юм бол жирийн баггүй юу? Жирийгээс илүү юм хийж ээж чи жирингээс илүү үр дүн авна. Тэ. Бас matrix. Тэ. Ингээд 9-6 ажиллана тэгээд тарна. Тэгээд зурагт үзэн утсаа майжна. Хагасаа бүтэн сайнд шараа тайлна. Зээл аавна. Хүмүүсээс мөнгө зээлэн гэх мэтчлэн эргэн тойрон тийм байгаа юм чинь болжлаа юм л та. Гэхдээ айгүй сонин айгүй хөдөлмөрч хүмүүсийн дэргэд очих юм бол хичээд эхэлдэг. Энэ хүн одоо ингээд ажил дээр суугаад байгаа ирнэ ингээд англи хэлээ сайжруулад байна тий. Ингээд тэгээ би одоо юу тэгээ айгүй сонин одоо жишээлбэл хүүхдүүдтэй гадагшаа нэг тэмцээнд явуулах юм бол тий. Ер нь бол өмнө би Сурабон сампин гэсэн дугуйл нь нэг хитгэдэг байсан. Яг бол тэндээ айгүй хуучны төхөөрөмж дээр ингээд зүгээр та гэж тооцоод байгаа шүү дээ. За тэгвэл тэн дотор нөгөө бусад хүүхдүүдтэй тэр сампин дээр ингээд өрсөлдөг юм байна. Тэгээ янз бүрийн ингээд юм тогтоодог техник аргууд байгаа юм байна. Тэргээ сурахад хүүхд маань тэндээ ингээд 2-3 сар ингээд сураад бас өөрийнхөө тухай би энийг чадах юм байна, шинэ юм сурч чадах юм байна гэсэн ойлголттой болдог юм байна. Тэгээд хамгийн сонин нь тэр тийм хөтөлбөр дотор ингээд тийм дугуулан руу явж байгаа хүүхдүүд хизээ маш сайнаар өөрчлөгддөг юм бэ гэх юм бол ийм гадаадын тэмцээн дээр орохороо тий. Тэгээд зүгээр Сурабон сампингийн олон улсын тэмцээн рүү ороод тэгэл тэр Монголоос явж байгаа хүүхдүүд шууд эхний тэмцээн дээр арчигддаг юм байна л та. Яг гэх юм бол одоо Индонез, Хятадаас хүмүүс хүүхдүүд ирж байгаа Австрали, Филиппин, Индонез энэ тэндээс хүүхдүүд ирээд тэгээд супер хүүхдүүд гараад ирдэг байхгүй юу? Тэ тэг хажууд нь данаа ингээл бэлтгэлээ игээл нана бүрэн фокустай тэг хажуугаараа чи ингээ ундаа уугаал Макдоналдс хаана байгаа юм бэ гэл ингээл тэ набор ингээ амдаа чихээд яваад болох байлгүүдээ зохицуулчин да гэсэн яг нөө матриксын жирийн иргэн хандлагатай зүгээр яг хөө бүдүүлгээр хэлэхэд гадаад анхудаа явж байгаа монголчууд ерөөхдөө шопинг хийдэг яг тиймэрхүү маягаараа явах юм бол чи тэр тэмцээн дээр харчигдана. Тэгээд юу адг юм бэ гэх юм бол тэргүүрээ дамжуулаад нөгөө тэр хүүхдийн нүдэн нэгтчихнэ. Ямар амар юм бэ? Тэ? Ваа, энэ бас болдгийм байна. Тэгээд тэр хүүхдүүдэд ярих юм бол би явандаа ингэн гэсэн амар том амбиц гой том юм яриад тэгээд ерөөхдөө нөгөө хүүхдүүд энэ хүүхдээсээ би юугаараа ялгаатай юм бэ? Нэг сүртэй ялгаа байхгүй юм байна. Би зүгээр илүү хичээх юм бол бас ийм хэмжээндээ хүрч болох юм байна гэсэн нөгөө нүд толгоо сэтгэл нээхтэд өөрчлөгдсөн буцаагаад ирдэг юм. Тэ. Бас хүрээлэл матриксаас бас гарч байгаа гэсэн үг байхгүй. Тэ. Тэгээд залхуу найзууд руугаа харахаараа гээл ингээл ирэлцээл за окей өөр хүнтэй байх хэрэгтэй юм байна. Эднэртэй байх юм бол би угаасаа ийм шатнаа байх юм байна гэсэн л өвдөлттэй, ойлголттой болоод ирчих юм байна. Тэгэл эндээс гарах хэрэг хэцүү байна. Хэцүү шүү дээ. Яг их юм бол бусдын хүлээл найзуудтайгаа үгүй гэх хэвээр багш нарын хэлж байгаа юмыг жоохон фильтр хийх хэвээр энэ хувц хонор дээр окей энэ хэрэггүй юм байна гэх хэвээр цалин ороод ирлээ шаут юм аудыг гэсэн үгүй гэсэн байна. Маш удаан нэг утсыг ингээ барих хэвээр байна. 1000 гутал хувцтайгаа явах хэрэгтэй байгаа. Тэгээд тэр ингээд сэтгэлийн өвдөл тэр үлэн зан мангаа ингээд шархаа ингээд барагдуулах хэвээр байна. Лагерийн байшинд болмоор байна гих мэдчлэн. Тэг өнгөрсөн хэдэн подкаст ярилцсан дээр би бас ярьж ирсэн Германд ер нь бол лагерийн байшинтай болмоор байгаа хүн нэгч байхгүй. Монголд хүн болгон эхлээд өөрийнхөө байр, дараа машин, тэгээ дараа юу юм бэ гэх юм бол лагерийн байшинтай болмоор байдаг байхгүй. Тэрний бүх юмны эсрэг явал окей энэ зорилго бол минийх тий би зээл авахгүй, би мэдэл муутай юм шиг ажиллана, би гадаад хэл эзэмшнэ тий тэгээ би ингээ компьютер софтвер юмны ард гараад тэгэл хизээний цагт би хурдхан шиг 2-3 жил дотор захирал болно. Тэгээд 3-4 жил захирал болоод компани эзний дэргэд ингээ явсараад тэгээд нэг 5-аас 10 жилийн дотор би өөрийнхөө компанитай болно гэдэг төлөвлөгөөтэй хүмүүс нь маш цөөхөн байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг хийх ёстой. Тэгээд хийхин тулд маш олон найзууд үгүй гэх ёстой, амьдралынхаа хэв маягаа өөрчлөх ёстой, өөрийнхөө шагнахаа болох ёстой. Тэгэл нэлээд ядаргаатай хэцүү юмтай ингээ 5-6 10 жил зурлаад тэгээд эцсээ өөрийнхөө хүслээ биелүүлэх ёстой. Тийм учраас нэг амархан биш ээ. Яг жирийн иргэн шиг явах нь амар амархан. Тэр нь бас муухай ахгүй юу? Амархан учраас. Мөнгө зээлэх амархан шүү дээ. iPhone-ыг лизингээр авах нь хамгийн амархан.
зурагт мурах тоос хорогч тавилгаа зээлээр авах супер амархан баггүй. Үгүй ээ, авахгүй. 10 жилийн дараа авна гэдэг чинь хэцүү байхгүй. Тэр талаасаа хэцүү. Та гарахын тулд ер нь юу хийжсэн бэ? Түрүүний хэлдэг 70-80 цаг ажилласан. Одоо хүртэл ажиллаж байгаа. Шагналаа ингээ байн хойшлуулсаар л байгаа. Одоо ч гэсэн хойшлуулж байгаа. Тэ? Нэг гоё машин авах боломжтой. Тэ? 99 ханагтай дугаар болох боломжтой. Бүгд нь л үгүй гэсэн. Яа тэгээд бусдын хайж байгаа хөөж байгаа юмны эсрэг юм хийж байгаа. Банк бустай айлд юм болох боломжтой байсан. Хүнд би мөнгө зээлмээр байна тий. Энэ аргаараа би мөнгө олмоор гэх мэтчлэн дандаа өөрийнхөө зовлонгоо нэмэгдүүлж байгаа төслүүдийн араас л явж байгаа. Тэгээ энэ автомат аппликейшн таад одоо ньюслетерийг сонсож байгаа. Тэрэн дээр бас хамтрагч хөрөнгө оруулагч нартайгаа уулзж байхдаа 2-3 жилийн өмнө тэд нар надад юу ч хэлсэн бэ юм бэлээ. Эдрээ Монгол хүмүүс угаасаа мөнгө хөрөнгөлүүлдэг шүү дээ. Чи зүгээр зээлийн аппликейшн хийгээч гэлсэн баггүй. Тэгээ үгүй ээ. Зээлийн аппликейшн хийхгүй. Дэндүү амархан. Тийм хэмээргүй байна. Тэ. Хүмүүсийг хоригдлолтой болгомоор байна. Тэгс чинь за би хөрөнгө олт хийхгүй. Окей. Тэгвэл би өөрөө хийчихье. Тэгэл дахиад мэдрэл муутай юм шиг ажиллаа явсан. Тэгээ ном бичдэг хүмүүс нь цөөхөн, ном бичсэн, аппликейшн хөгжүүлж байгаа хүмүүс нь аюу цөөхөн хийсэн. 300 мянган дагчтай хүмүүс нь бараг Монголд байхгүй. Хамгийн гол нь санхүү хөрөнгө олтын зах зээл дээр. Тэгээд дандаа хүмүүсийг хиймээргүй байгаа, хийж чадахгүй гэсэн ойлголттой юм амар ядаргаатай амар хэцүү замаар явсаргаал тэгээд ингээл явж байгаа байхгүй. Матриксын эсрэг. Матриксын эсрэг явахын тулд ийм хэцүү замаар явах шаардлагатай юм шүү дээ. Тийм бусдын алхацсан зам амархан байхгүй юу? Өөрөө замаа олно гэдэг чинь амар эрсдэлтэй. Амар ядаргаатай. Тэгээд бууж өгч болохгүй. Бууж өгөх өдөр нь гараад ирэх юм бол би өөртөө бас байнга хэлдэг. Тэр чи маргааш ч гэсэн бууж өгч болно. Өнөөдөр төвччихээ гэсэн юм байна. Тэгэл ингээл явсаргаал. Окей. Бууж өгөх шаардлагагүй байсан байна. Тэ. Маргааш гэсээрээ тэрний ард гарчдیں۔ Тэ. За өдрөө зөвхөлтөө маш их баярлалаа. Тэгээд та бүхэн дараагийн дугаараас бас юуны талаар асуумаар энэ тэрийг коммент хэсэгт үлдээгээрэй. Тийм, мэйл явуулаарай. Манай равдан лууцаар залгаарай. Тэгэл танд сонирхож байгаа юм дээр юм ярий. Бас олон улсын хөрөнгөний зах зээлтэй хувьцаа олон улсын байгаа байдал дээр бас ярилцж болно. Та энэ асуулт хаана вэ? Тэрийг хангаад өгье.